За та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. За яг одоо бид нар Ховд аймгийн Дөрвөн суманд суугаа хайртайгаа очир сүрэндээ бүр хүүхдүүд нь таньдаа хайртай шүү, маш их санаж байна. Өнөөдөр таны минь төрсөн өдөр сайхан баярлаарай гэд Ховд аймагт суугаа лавг сүрэнгийнх нь гэр бүлээс дамжуулж байгаа уцтай мэндчлэгийг уламжлах гэж байна. За тэгээ та бүхэн мэндчлэгээтэйгээ хамт агаарай. Ano? Сайн байна уу та? Сайхан үйлчж гэнэ үү та? Би Ховд аймгаас холбогдож байна. Нандин өгүүлэг шүлэг мэндчлэгээ гэж пэйжээс таньтайгаа холбогдож байгаа. Тэгээд Ховд аймгаас Дөрвөн суманд суугаа хайртай очир сүрэндээ тандаа төрсөн өдрийн галгалуу мэндийг хүргье гэж. Тэгээд аав дээрээ өнөөдөр очиж амжсангүй. Нэга маш их санаж байна. Аавыгаа уурлууж гомдоож байсанд уучлаарай. Үргэлж биднийхээ төлөө санаа зовдогт маш их баярлалаа гэд. Тэгээд аавдаа зориулаад гоё шүлэг уншаад өгөөрэй гэсэн. Уушиг ханагар таныхаа ухааныг өвлөж явахсан аваа. Уярал хайрын өртөөнд тань удаан жил мөнхөрсөн. Аав минь та охиныхоо бүдэг бадагхан бодлыг минь гээгүүлэгч наран бүрг дүүрэн амьдралыг минь гэрэлтүүлэгч гэрэл гэгээд бүтэн жаргалтай тавилангийн минь хүн уул юм шүү. Бүтэн зайг минь дүүргэгч ачтан юм шүү гэд охин оюун бэлэг хүргэн лавг сүрэн араас нь Урт удаан жаргаарай. Мөнхөд дэргэд минь байгаарай гэж дамжуулсан. Тэгээд та хүүхдүүдтэй бас сэтгэлийн үгээ дамжуулаад хэлж болно хаа. Одоо бичлэгийг хийгээд би хүүхдүүдэд нь үзүүлнэ. Тогон гүртэн их баярлалаа гэж нэрж хэлээрэй. Гэргөө истал баярлалаа. Карташуу гэж хэлсэн. Өнөөдөр та минь сайхан баярлаарай. Таньдаа маш их хайртай шүү гэж дамжуулсан шүү хаа. Баярлалаа. За баярлалаа хайртай. За. Орол хангайхаа уулшиг буянтай хоёрыг